Ер нь ингээд Солонгост хэлэх үү, Монголд хэлэх үү, энд хэлэх үү, тэнд хэлэх үү, ямар материал гинэ те. Яг яаж хэлэх үү гэх тэр бүгдийг бол нэлээд тэр үед ингээд би зүгээр өөрийгөө ингээл үхтiin байна гэж би бодсон. Тийм амар өвдөлт байсан. Тэгэл нэг юм хаалганы бариулны өндөртөө байлаа штэ. Тэгээд Яасан бацгаана уу? Хулан байна. Шинхэн бичлэгтэй тавтам орил. За албаар би энэ камер хөтлж ийн үгүй гэдгийг харсан юм аа. За тийм манайхаа шинэ бичлэгтэй тавтам орил гарчигнаас хараад орж ирсэн байхаа. Тийм ээ. Би бүр За энэ бүхэн яг юунаас эхэлснийг хэдүүлээ ярьцгаа. Би ер нь бол ингээд нөгөө өнгөрсөн жил Монголд ирээд тэгээд ер нь бол ирэхээсээ өмнө миний нэг сэтгэлийн гүнд нэг байсан бодол бол би зүгээр өөрийгөө нэг арай нэг өөр нүдээр харах, арай нэг ингээд нэг юм одоо юу гэмтэй. Одоо би ч н одоо нөгөө нэг юун царай гэх юм би одоо. Йоо. Би ханаас яаж эхлэхээ ингээд мэдэхгүй л юм л да. Тэгтээ яг эхлэхгүй бол болохгүй байна. Яг яаж эхлэх ёстой юм болоо. Яг яаж ярьдаг юм болоо мэдэхгүй. За ямар ч лээсэн миний ингээд зүрхний гүнд одоо ингээд надад ийм багаасаа биччихсэн. Одоо би нэг тийм хүн болондоо ингэн тэгэндээ би тэднээсээ тийм юмтай болсон байх ч гэдэг юм уу. Миний нэг ийм өөрийн гэсэн юм угаасаа нэг ийм даал тухамцаа шуудсан юм нэг ийм зорилтууд байгаа шүү дээ. Манифестууд гэх ч юм уу те. Тэгээ миний тэдгэрийн нэг болвол ямар ч лээсэн би нэг ийм glow up ихтэй би ганцхан гадаад үзмжийг бол яриаггүй. Би дотроос маш өөртөө ихтэй байх, дотроо ингээд өөртөө хайртай, дуртай, чистэй ийм тийм гэж ийм дотроос бас glow up хийж гэрэлтэх нэг зүйл байна. Бас гаднаасаа ч гэсэн гэрэлтэх бас нэг юм хүсэл байгаад байгаа хгүй. Тэгээд тэдгэрийн нэг маань бол мэдээж хэрэг хамар байсан. За тэгээд ингэж намайг одоо ингээд хамар хийлгүүлэх гэж байгаа гэхээр хүмүүс намайг бас өөртөө итгэлгүй чи яатсан юу нь болохгүй байгаа гэж хэлж магадгүй хүмүүс байх заяо. Гэхдээ яг уу миний хамар бол тийм зайлшгүй бас ингээд янзлах шаардлагатай хамруу гэвэл бас үгүй. Гэхдээ бас янзалж болох уу гэвэл хувь хүнийхээ зүгээс бол болно. За тэгээд ер нь ингээд сайн харах юм бол яг миний хамар нээх бол намхан биш. Гэхдээ ингээд жохон ингээд өндөрлчих юм бол бас айгүй гоё байх. Би өөртөө ингээд нэг юм happy байх. Өөрийгөө ингээд өглөө болгон толин дарахтаа нэг арай нэг өөр өнцгөр харах гээд байгаа байхгүй юу. Тэгэж одоод би ер нь Монголд ирсэн цагаасаа хойш ихч мэгчээсээ асуугаад тэгээд ер нь юм хамрын талаар нэлээд судалж исэн. Тэгээд би хамар хийх юм бол одоо нэг тэгжил хийлгэндээ нэг тиймэрхүү болгондоо гэсэн нэг юм одоо зорилт байсан гэх юм уу те. Тэгээд тэдгэрийн За уучлаарай хүмүүсээ одоо миний хэл ам нэр үнэхээр зөвшөөрөхгүй байна. Би яг яаж ярьж эхлэх ёстойгоо мэдэхгүй байгаа хгүй. Тэгээ ямар ч хэлсэн ингээд хамар хийлгүүлэхээр хүссэн юм аа. Зөндөө судалсан шүү. Тэгээд ингээд ер нь ингээд Солонгост хэлэх үү, Монголд хэлэх үү, энд хэлэх үү, тэнд хэлэх үү, ямар материал гинэ те. Яг яаж хэлэх үү гэх тэр бүгдийг бол нэлээд судалсан. Тэгээ би айл хэдийн уг нь бол одоо ингээд судалж байгаа хагалгаанд би айл сар за 3-7 хоногийн өмнө ч юм уу орох хэрэгтэй байсан байхгүй. Тэгээд уг нь бол одоо миний хамар зүгээр идэгцэн байх хэрэгтэй. Тэгэл би та нартаа манайхаа ийм болсон штэ гэд ингээд харуулах гэсэн боловч ихтэй сансан юмд яана гэдэг үлээ хүссэн газар юун гэдэг үлээ те нэг тийм үг болчоод байна заяо. Би ингээд анх ингээд яг ингээд имч мэмчтэй ингээд тайлбарлаад ингэх гэж байгаа тэг гэж байгаа гэд ингээд бүх юм харуулаад тоочны ингээд ойлголцоод тэгээ яг хагалгаанд орох гэсэн чинь байхгүй. Нөгөө хаврын хавсрах салхич намайг нэвтүүлээгээ зөө би ингээд бүр ханаа түрээд миний хоолой бүр пак болоо зөө би ингээд 2-7 хоног тэр хоолойны өвдөлтөөгөө явсан. Эхний 7 хоногт нь бол ингээд жоохон хоолой зураас хийгээл ингээд нэг өвдөггүй дэн да. За нэг ханиадны шинж тэмдэг яваад дэн да гэсэн нэг тийм ханиадны үе байдэн штэ тий. Тэг яг тийм үедээ явж байгаа бүр сүүлийн 7 хоногт нь яг хагалгаанд орохын өмнөх 7 хоногт нь болохоор би бүр таг болоод ярьж чадахгүй, орноосоо босч чадахгүй тий. Тэгээ би бүр ингээд 2 хүүхдээ ээж яах уу гэж бодоод би бүр тэр үед ингээд би зүгээр өөрийгөө ингээл үхтiin байна гэж би бодсон. Тийм амар өвдөлт байсан. Тэгэл ямар ч лээс ингээд 3-4 хоног нилээ ингээд хөвтөж бөөн шуугаан дуугаан им тариа болсны хүчинд ашгүй нэг юм идэглээ.
Тэгээд яг хагалгаа ингэсэн. Энэ бүхэн ингэсэн шүү манайха байж. Энэ хоолоо өвтгөөс өмнө хагалгаанд орох гэсэн чинь хагалгааны өдөр нь зөвхөн хагасаа өдөр таарад исэн. Тэгэд хагасаа өдөр бол миний хувьд ер нь жоохон муу өдөр байдаг байхгүй. Тэгээд би муу өдрийг мухар сүсэг гэж та нар ойлгож болно. Гэхдээ миний амьдралд мухар сүсэг бүр амар нөлөөсөн заяа. Мухар сүсэг биш л дээ. Гэхдээ энэ яг сүсэг биш л тийм үү. Яасан бэ гэдгсэн чинь би нэг баг байхдаа заяа засуулах муу өдөр гэдгийг нь мэдсээр байж би үсээ засуулсан байхгүй. Тэгээ үсээ засуулсан чинь би ингээ худаг дээр ус авах гээд очролж исэн чинь худаг дээр яг нөө дээвэр нь засвар хийж идэг байхгүй. Тэгсэн чинь би яг ингээл усаа авах гал тэгсэн чинь дээрээс хүү холдороо гээл тэгэл би ингээд дээшээ харсан чинь нөгөө засвар хийжсэн хүний сүхэн заяо яг би ингээл байгаа газраас ингээл зогсоод хойшилж байгаа штэ тий. Тэгсэн чи яг миний байсан газар нөгөө сүхэн унвал яах вэ? Тэгэл би бөөн шок заяо. Тэгээ тэр цаг мөчөөс эхлээд би ер нь бол ийм нэг жоохон сүсэг бишрэлтэй болсон заяо. Ямар ч байсан муу өдөр гэх юм бол тэр муу өдөр альва зүйлээ битгий ихлүүл битгий хий гэдэг ийм нэг тийм одоо юутай болцсон тий. Школ хичээлтэй болцсон байгаа даахгүй даалгавартай одоо юутэй юм тий. Тим юмтай болцсон юм. Тийм болохоор эхний хагалгаанд орох өдөр нь хагасаа өдөр байгаа. За дараагийн арай ажлын өдөр орё гэд өдрөө зоосон чинь мань хүний хоолоо өвдсөн байх нь шүү дээ. Тэгээ би хагалгаанд орж удаагүй заяа. Тэгээд за хоолоо идэхийг хүлээлээ гэх тэнгүүд дахиад яах гэсэн чинь одоо ханш нээх мээх гэд ингээд бас нөгөө нэг өдөр судар нь өрөөсөд харахгүй дандаа л хагасаа өдөр таарад исэн заяа. Тэгэл би ингээд за гэд тэгээд ямар ч лээс нэг ажлын өдөр тохироод ингээд яг хагалгаанд орох гол ингээд бүх юм нь бэлэн болоо байжсэн чинь яасан байх нь би нөгөө нэг миний яг нөгөө нэг сарын найз маань хүрээд ирдийн сарын тэмдэг ирсэн нэг 2 3 онц яг дундх үе дээр явж исэн байхгүй юу. Тэгсэн чинь яасан байх нь сарын тэмдэг ирсэн үед эмэгтэй хүн иймэрхүү ажилбар янз бүрийн ер нь бол хагалгаанд орж болохгүй юм байна л да. Яагаад вэ гэхээр сарын тэмдэг ирж байгаа тохиолдолд эмэгтэй хүний цус ингээ цаанаасаа ингээ шингэрдгийн гинэ. Тийм болохоор хагалгааны үеэр цус алдах магадлал бүр маш өндөр байдаг. Дээрээс нь цус чинь нөгөө шингэрсэн учраас бүр амар ингээ аюултай нөхцөл байдалд хүрдэг юм байна. Тэгээ дараа нь эдгэрэлтийн төвшөнд хүртэл ингээ нөлөөлдөг учраас хагалгаанд орох жоо эмэгтэйчүүдийн бас ингээ биений юм нь ирээгүй байх хэрэгтэй байд юм байна. Тэгээд надад яах нь ингээ хагалгааны өдрөө товлох гэсээр эдэл нэг өстой жинхэнэ нөгөө нэг аалзны үлгэр шиг юм болж байгаа. Тийм юм аа тэр тэгин тэгээд нэг өстой хонхон дуурахаар дамран таг гэдэг шиг нэг тиймэрхүү юм болоод байна. Йоо би яжиглын зүүрүүгээ бүтэн санахгүй ч амар хэлэх дуртай те. Йоо ямар ч лээсэн хагалгаанд орох гэж байгаа улан чинь ингээд хагалгаанд орох гэж байгаа. Тэг би бүр ингээд мөрөөдсөн манифест хийсэн байгаа. Гэхдээ хагалгаанд орохын өмнө надад одоо ингээд хамгийн том айдсан зөө. Би яагаад вэ гэхээр нөгөө хагалгаанд орсон хүмүүсийг айл хэдийн харцсан байгаа хгүй би ч бүр амар их судалгаа хийж байгаа шүү дээ. Тэгээ яг хагалгаанд орсны дараа ингэдэг дэгдэгсэн чинь миний бүр зүрх ингээ үхсэн зөө. Би чи өөрөө өстой аймаг хүн шүү дээ. Тэгсэн чинь юу тэр хагалгаа битгийгэл би нэг юм тариулахтай хүртэл ингэж имчээс ёо бити тэгэрээ тэгэрэг ингэж байгаа нүд мүдэн анжигаа тариулдаг төрлийн хүн чи одоо ингэж бүхэл бүтэн хагалгаанд орох гэж байгаа зөө. Тэгээд тэр хагалгаанд орсон хүмүүсийн тэр орсон байдал тэр мөр надад нэр үнэхээр айцтайгаа би тэгтээ үнэхээр их айж гин. Тэгээд хамгийн гол нь яг хагалгаанд орох гэж энэ мэрсэр тохиолдоод байгаа юмнууд нь надад ийм дохио юм шиг бас санагдаад байгаа. Улаан чи орох юм уу яах юм энтер гэдэг ч юм уу тийм ингээд чи юу н шаардлага байна уу ч гэдэг шиг одоо нөгөө нэг юм итгэдэг хүнд бол айгүй нэг дохионууд шиг санагдаж байгаа. Эсвэл надад нэр үнэхээр айгүй гоё тохирсон тийм гоё өдөр хийлгэрээ гэд бас тийм сайнны дохиож байгаа ах гэж би айлалах сайн талаас нь харж байгаа. Тэгээд ер нь бол бас ингээд нөгөө нэг одоо энэ ингээ хамраа харахаар биш үү? Юу аахгүй миний хамар би нөгөө нэг 5 дугаар ангитай байхдаа илүү 4 5 дугаар ангитай байхдаа би ч нэг юм хаалганы бариулны өндөртөө байлаа шүү дээ. Тэгээд нөгөө нэг 0 орохдоо шууд хичээлийн завсарлагаанаар гараал гүүгээл явсан чинь яг өөдөөс нэг багш нь хаалгаа онгойлж таардیں۔ Тэгээд яах нь нөгөөдгий чинь би пан гээл баг мөргөөл газар унсан заяа. Тэгэл миний хамраас зүгээр амар цус асгарч ирсэн тухайн үедээ. Тэгээ би тэрийг ингээд тухайн үедээ уйлал тэгэл өнгөрж ирсэн. Тэгсэн чинь харин одоо ингээ харсан чи миний хамар чи үе мөрөө юм байлээ шүү дээ. Эмч мэнч чи ингээ намайг ингээ бодоггүй үед харж байгаагүй тэгэнгүүт ийм мөрөө юм байлээ. Тэгээд энэ мөрөөлтийг бол ер нь бол жоохон тэгшлэн гэж хэлсэн. Тэгээд миний зорилго бол би ингээ зүгээр үзүүрээ жоохон өндөрлөөл. Гэхдээ бас ингээд ер нь бол би ингээм амар олон хүнээс асуусан, мэрэгжлийн хүнээс ч асууж байгаа, мэрэгжлийн бус хүнээс ч асууж байгаа, найз нөхдөөсөө ч асууж байгаа. Тэгээд ер нь бол дийлэнх тохиолдолд зохиноо, боолноо ингээд чиний царайны төрх мөрөхд ер нь нэлээд зохино гэж байгаа учраас яад юм бэ би одоо ингээд нэг л амьдрын штэ тий. Тэгээ би яагаад өөрийгөө өөр өнцгөөс хараад ингээд жоохон өөрчлөгдөж болохгүй гэж бодоод би маш их догдолж хүлээж байгаа. Нөгөө талдаа би бүр үнэхээр их айж байгаа. Тэгээд ер нь
одоо ингээд хэрвээ ингээд хамрын хаалгаанд орж исэн хүн амтан байх юм бол доор комент хэсэгт бас юу юуг анхаарах хэрэгтэй байдیں۔ Тэ тиймэрхүү гоё ингээд зөвлөгөө энтер байвал та нар маань бас хэлээрээ. Тэгээд хэрвээ бас ингээд хаалгаанд орчоод бас ингээд надаас асууж масуух тэ ингээд яад юм бэ ийд юм бэ гэдээ бас ингээд миний санал бодол нь чаашин тэ. Гэхдээ орж үдсэн хүнээс бас ингээд юм асуумаар санагдах юм бол тэр талаараа бас манайхан доор асуултаа заавал үлдээгээрээ. Тэгээ би та нарын үлдээсэн комментуудыг бүр ингээд нэг бүрчлэн үздэг байхгүй юу. Тийм болохоор ингээд ер нь надад амар гоё санагддаг. Тэгээ сүүлийн үед миний бас пост одоо бичлэгүүд доор ирж байгаа комментүүд ч гэсэн надад үнэхээр их таалагдж байгаа. Тэгээд ямар ч лсэн тэгээд та нарт би ийм айгүй чухал мэдээгээ зүгээр дуулгая гэж утсан. Тэгээд ер нь айгүй гоё байгаа. Тэгээд одоо ингээ миний сэтгэл санаа ч гэсэн дотроос ингээ айгүй нэг тийм хилинг хийгээд идэгэрээд би өөрөө өөртөө маш их хайртай байгаа. Тэгээд миний амьдрал ч гэсэн маш гоё хүмүүс гарч ирээд надад бүх зүйл гоё байгаа. Тийм болохоор би дээрээс нь бас өөртөө ийм шинжилэлт хийх гэж байгаадаа би нэрээ үнэхээр тесэн ядан хүлээж байгаа. Тэгээд маш олон дитэйл энэс гадна юм бусад мэдээллүүдийг болохоор нэг хүмүүс нь та нараас ирсэн асуулт яхан бол тэрнтэйгээ хольж хутгаад дараа нь ингээ айгүй гоё богинохын хэрний чанартай бичлэг хийе гэж бодож байгаа. Гэтэ одоо л миний хагалгааны өдөр болоогүй байгаа. Тэгээ нөгөө сарын найз маань дуусаагүй байгаа. Тэгэхээр тэрийг үнэхээр догтлон хүлээж байна ёо. Гэтэ би үнэхээр бичлэгээ яаж эхлүүлэхээ мэдсэнгүй манайхан. Тэгээд та нар маань бас намаагаа дэмжээрэй. Миний энийг бас юу гэж бодож ин тэр талаар сэтгэлдээ заавал үлдээгээрэй. За тэгээд нэрээ маш олон бичлэгэн дээр намайг хүмүүс нэрээ Мики анзлаач гэд тэгээд исэн. Тэгсэн чинь би биш дээ өчнөө сар бичлэг хийчихэд миний микрофон ажиллахгүй байгааг би саяхан мэдвэл яах вэ манайхаа. Микрофонч биш дээ энэний ресивер буюу одоо ингээд нөгөө хүлэн авагч нь юусаа ажиллахгүй байгаа юм бэлээ. Тэг би одоо шинэ мик авах хэрэгтэй юм болов яах хэрэгтэй юм бол гээ одоо сайн мэдгүй л байна. Одоо тэгтээ би энэ рекорд дээр нь бичиж байгаа байхгүй юу. Тэгээд одоо энэ бичлэгний дуу бол одоо ингээд зүгээр орж явах юм бол цаашдаа мэдээж ирэх бүх бичлэгүүд маань ийм дэжгүү хоолоотойгоор орно гэж найдаж байна. За тэгээд надад томоос том дэмжлэг өгөөрэй. Хамрын хамгийн амар нэрт би ерөөсөө наркозонд орохгүй манайхаа наркозонд орохгүйгээр би зүгээр хэсгийн мэдээ алдуултаар хийлгэж байгаа. Тэгээд айжина. Тэгээд ямар ч лээс амжилттай гоё хамартайгаар та нартайгаа эргэн уулзна гэдэг итгэлтэй байна. Зөндөө дэмжлэг үсээрээ би нэр амар айж байгаа шүү. Тэгээд гоё урам хайрлаарэ. Дараагийн бичлэгээр уулзлаа. Түр баяртай.